Сайн байна уу? За өнөөдрийн хичээлээр Excel дээр хүснэгт хэрхэн байгуулах, мөн хүснэгтэд хэрхэн засвар хийх талаар үзэх болно. За Excel дээр хүснэгтийн багныг болохоор үсгээр тэмдэглэдэг. Жишээлбэл A, B, C, D баг нь. Хүснэгтний мөрийг тоогоор тэмдэглэдэг. Дистаралс 1-ээс 2. За одоо 1-р баг, 2-р баг, 3-р баг гэх мэтчлэнгээр тэмдэглэдэг. За мөн Excel дээр хүснэгтний нүүдийг одоо энэ курсоор байршиж байгаа нүүдийг бол идэвхтэй нүүд гэж нэрлэдэг. За энэ нүүдийг мөн нэрлэхдээ бол B-ийн 3 одоо энэ B-ийн 3 дугаар нүүд. За одоо энийг нэрлэе. C-ийн 7 дугаар нүүд гээ. Одоо баг нь мөрийн ногтолцож байгаагаар нэрлэдэг бахан тийм ээ. C-ийн 7 дугаар нүүд гэх мэтчлэн нэрлэе. 3 дугаар нүүднээс эхлээд өвдлөө оруулж эхлэе. A-ийн 3 дугаар нүүднээс эхлээд өвдлөө оруулъя. За 10 дугаар. За ингээ баг нь хооронд одоо шилжихдээ 5 товчоор ингээ шилжиж болно. Эсвэл нөгөө нэг дээшээ доошоо гэсэн 3 сум байдаг шүү дээ. Тэрийгээр тэрний одоо зүүн дээшээ доошоо гэснээр ингээд мөр багныхаа хооронд ингээ шилжиж явдаг баг шүү гараас. За одоо авг. За ийм одоо толгойтой хүснэгт байгуулъя. За одоо тэгээд доошоогоо бүгдээрээ 20 хүртэл ингээд тэмдэглэе. За одоо ингээд хүснэгтээ ингээд тодруулах та энэ home tab-ны надаа энэ. За энэ жижиг хар сумдаар энэ дарангууд. За энэ all border гэдгийг сонгонгууд. За ингээ хүснэгтээ ингээ тодруулчлаа. За одоо ингээ бүгдээр хүснэгтийнхаа толгой хийчлээ. Гэтэл зарим өгнүүд нь болохоор тухайн багандаа багтахгүй байх тийм ээ. За энийг одоо автоматар багтаахын тулд яах вэ гэхээр за аль нэг багны сонгосныхаа дараа маусныхаа зүүнийг дараад ингээ чирээд тэмдэглэждэг. За ингэчээд тухайн хоёр багны дундлын энэ зураасан дээр курсороо байршуулгангууд курсор хоёр тишгээ заасан ийм хэлбэртэй болно. За энэ дээр нь маусныхаа зүүн кликийг хоёр хурдан товшчихно. За ингэхээр багтцсан байгаа ч тийм ээ нэрнүүд маань. За энийг бүгсэн түрүү илүү тэмдэглэсэн байна. За энэ дээр нь он сар гэдээ орчдөө. Он сар өдөр. За саяных чи тэгж юу яхаас автоматар яхаас гадна ингээд ганцаар нь одоо ингээд өргөн нарийн ингээд өөрчлөх боломжтой байдаг. Тэгтэл мөн хоёр багны дундлын зураасан дээр очивол маус нь зүүнийг дараад хоёр тийш нь чирнэ гэсэн үг тийм ээ. За одоо тэгвэл бүгдээрээ багныхаа мөрийнхаа өргөнийг жигд хэмжээгээр жоохон өргөний өндрийн жигд хэмжээгээр ихсгий. За тэхийн тулд ингээд бүх мөрүүдээ ингээд тэмдэглэх нь тийм ээ. За тэгээд мөн хоёр мөрний дундлахын зураасан дээр курсороо байршуулад зүүнээ дараастаа баг зэрэг ингээд одоо ямар хэмжээтэй, ямар өндөртөө болгохын. Одоо энд нэг юм нарийнхан зураас гарч байгааз би нэр за иймэрхүү өндөртөө болгоно гэдэг. За тэгээд жоохон доош нь чирээд эсвэл дээш нь ингэж болгоод курсороо тавьчихна. За энэ хитрхийн юм нарийнхан болчлаа тийм ээ. Өндөр нь их хитрхий баг байна тийм ээ. За жоохон өргөн болгох юм бол буцаа доош нь чирчин тийм ээ. За ийм өндөртөө. За өндөрийн мөрийн өндөр багны өргөнийг бол ийм байдлаар тохируулдаг байна. Өгтлөө оруулж эхлэе. За 10 дугаараа оруулъя. За 1 2 за 3 гэд ингээд дугаарлах болохоос гадна Excel дээр илүү хурдан одоо автоматар дугаарлах боломж өгдөг. За тэрийг нь одоо бүгдээрээ суръя. За автоматар яаж дугаарлах вэ гэхээр за тэр энэ хамгийн доотлын энэ зэг дээр курсороо байршуулад гараас контрол дарна. За тэгээ маусныхаа зүүн төвчийг дараастай чигээр нь ингээд доош нь чирнэ. За тэгэхээр энэ дугаарлалтын тоо гарч ин тийм ээ 7 8 9 гэд. Ингээд хаа хүртэл дугаарлах вэ яг тэндээ хүрээд маусаа бол контрол дараастай чигээр нь маусаа суллана. Тэгэхгүй шууд төрөлөг контролоо аваад ингээ маусаа сулчих юм бол зөвхөн нэг гэдэг чинь ингээ автоматар хуулгдчихдаг байгаа шүү. За гараас контрол S гэж хадгална тийм ээ. За одоо нэрээ овгоо оруулъя.
За ингэж энэ дээр дарж автоматар ингэхээс гадна ингээм муу энэ хоёр баганд очиад маусаа дараад ингээд зүүн тийш юм өргөн нарийн болгох чиглэл рүүгээ ингээд татаад бас багныхаа өргөнийг өөрчилж болно. За багшийн нэрийг одоо бүгдийг гэрэл гэж хүн энэ номнуудыг хүлээж авсан гэж үтэй л да. Тэгвэл за энэ гэрэл гэдэг юу доош автоматаараа шууд бүгдэнд нь одоо гэрэл гэж бичгээсээ илүүтэй шууд доош нь хуулаа тавих боломжтой байдаг. За тэгэхээр тул энэ доотлих нь энэ нөгөө жижигхэн хар дээр курсороо байршуулаад маусныхаа зүүнийг дараад чирчнэ. Түрүүн дугаарлахтаа бол заавал контрол төвчтэй байсан тийм. Энэ дээр бол контрол төвчийг дарахгүйгээр чирхнэ шүү дээ. За одоо ингээд бүгдээрээ өвглөө оруулчлаа. За энд он сар оруулъя. 2020 оны 11 сарын 19. За он сарны үед болохоор юу яах вэ гэхээр нөгөө дугаарлалтайгаа адилхан юу яана. За яг нэг өдөр авсан гэдсэн он сар оруулъя гэвэл ерөөсөө юу юм. Одоо бүх сургуульчгээ 19-нд авсан гээ. 11 сарын 19-нд. За тэгвэл контролыг дараад доошогоо ингээд нөгөө 1 2 3 гэж дугаарлалттай ажиллах юм ингээд. Тэгвэл яг тухайн өдрийн чинь он сар ингээд хадгалагдаа. Тэхгүйгээр одоо нарда зүгээр энэ хар сум дээр нь ингээд доошоо дарах юм бол дандаа нэгээр нэмэгдүүлээ явчихдаг он сарны үед. Тийм бааз. За одоо бид нэгээр нэмэгдүүлэхгүй яг нэг өдөр энэ бүх сургуульчийг авсан гэж байгаа учраас контролыг дараад маусаа чирнэ. За ингээд. За одоо бүгдээрээ энэ хүснэгтээ харъя. Ер нь хэвлэгээр нь ямар хөө байдлаар харагдах нь вэ? За тэгэхээр өмнөх хичээл дээр бүгдээрээ харахыг бол үзсэн байгаа тийм. За тэгэхээр энэ баруун доод болонд байж байгаа энэ пэйжлийн хаваа төвшин дээр дарна тийм ээ. За тэгэхээр бидний одоо нэг баг нь маань дараагийн хуудсан дээр ингэж харагдаад байна тийм ээ. За хэвлэхээр гэсэн харъя тийм ээ. Хэвлэхээр гэсэн ингээд дараагийн мөрөнд байна. За тэгвэл энийг одоо өөр юунд оруулах вэ гэхээр за энийг ингээд тасархай шугам боод энэ болохоор нөгөө принтерийн хэвлэх цаасны хязгаарчийн зааж өгч байгаа. Хэрвээ энэ тасархай нарийнхан тасархай шугамны ард талд орчих юм бол дараагийн хуудсан дээр гарна гэсэн үг. За тэгэхээр энийг бүгдээрээ хэлбэрчүүлж өгөхийн тулд за ямар ч гэсэн энийг ингээд идэвхжүүлээд одоо ингээ гоё голлуулахын тулд энэ home tab-ныхаа нэг дарсан. За тэгээд энийг жоохон шаблахч чирээд багсгаж багшин гар үсэх гэснэ. За одоо юм орсон байна тийм ээ. Ардталд байсан баг маань нэг хуусан дээр орсон байна. За гэтэл багшин гар үсэг маань ингээд харагдахгүй болчлоо. Энд багтахгүй байна тий. Энэ тохиолдолд багтаахын тулд яах вэ гэхээр энэ home tab-ны энэ warp text гэдгийг дардаг. За тэгэхээр дараагийн ингээд доотлын мөрөнд ингээд салгуу оруулчих чинь тийм ээ. За одоо бүгдээ энийгээ гол болгох та. Энэ дээдлийнх нь. Энэ болохоор баг нь хоорондох одоо текстийг голлуулдаг нь энэ байна тийм ээ. Текстний хувьд болохоор энэ ууршин шахах, хоошин шахах эсвэл голлуулах гэдэг сонголт нь энэ аахгүй юу. Тэгэхээр энэ хүснэгтний голд нь яг. За энэ хоёрын ялгааг сайн харчаарай. Дараагийн хичээлүүдээр бид нэрэлтэй эднэрийг бол нэлээд тодтоод ингэж үзээд яваа. За одоо хүснэгтнийхээ толгой гой бүгдээрээ өнгөөр ялгаж үе. За өнгөөр ялгахын тулд энэ араа home tab-ны энэ хонгийн зурагтай энэ дээр л дараа ямар өнгөөр бодох вэ гэдгийг заагаад өгч. За дараагийнх нь өнгийг хүснэгтийн арай өөр өнгө. За ингээл хүснэгтээ байгуулчлаа. За одоо бүгдээ хэвлэхээр харъя. За энэ цаасны хэмжээ нь уртлаасаа
бол үдээсний хэмжээ харсан дээр доороосоо за ингээд бүгд таарчихсан байна тийм ээ. За өнөөдрийн хичээл маань ингээд дуусж байна. Дараагийн хичээлээр бүгдээрээ маш олон багамтай тэгээ олон мөртөө ийм хүснэгт байгуулад тэрийг одоо хэвлж гаргахтаа ярина. Яаж нэг хуудсан дээр муу багтаах вэ? Яаж тэрийг одоо хэлбэрч одоо форматыг тааруулах вэ гэдэг талаар үзэх болно. За дараагийн хичээлээр уулзъя. Баяртай.